Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, эсэсийн харилцаа өрсөлдөсөн сэдвт лекцийг танилцуулъя. За, альва эс нь гадаад орчноос дохио молекулыг буюу янз бүрийн дохиог хүлээж аваад түн тохирсон хариу үйлдэлийг тогтмол үзүүлж идэг байгаа. За, тухайлах юм бол зураг дээр эсэд ABC гэдэг дохио молекул буюу дохио ирсэн тохиолдолд эс хэвийн үйл ажиллагаагаа явуулж идэг бол FG гэдэг дохио нэмж ирсэн тохиолдолд эс хуваагдах үйлдэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь ABC, FG гэдэг дохионд үзүүлж байгаа эсийн хариу үйлдэл гэсэн үг байна. Харин ABC-ээс гадна DE гэдэг дохиог дамжиж байгаа тохиолдолд эс ялгаран хөгжиж байна гэсэн үг. Тэгэхээр эс маань тогтмол хариу дохио молекулыг гадны дохиог хүлээн аваад тэр нь тохирсон хариу үйлдэлийг үзүүлж идэг гэсэн үг. Тиймээс эсэд ямар ч мэдээлэл орж ирэхгүй бол эс үхдэг байх нэ. За, эсийн дохио дамжих замыг эсийн гадаад болон дотоод дохио дамжих зам гэж хуваадаг. За, энэ удаагийн лекцэн дээр бид эсийн гадаад дохио дамжих замын талаар авч үзнэ. Эсийн гадаад дохио дамжих зам нь цахилгаан болон химийн дохио дамжих зам гэж байдаг. Зураг дээр эхний хэсэгт зэрэгэлдээ хоёр эсүүдийн хооронд дохио молекул шууд шилжиж байгаа. Энэ тохиолдлыг бид нэр цахилгаан дохио дамжих зам гэдэг бол харин нэг эсээс дохио молекул ялгараад дараагийн эсийн рецептортой харилцан үйлчлээд дохио дамжуулж ивэл химийн дохио дамжих зам гэж нэрлэнэ. За, зураг дээр цахилгаан дохио дамжих замын онцлогийг харуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол зэрэгэлдээ хоёр эсүүдийн хооронд нь холбосон трансмембраны суваг үүсгэсэн коннексын ургаас тогтсон бүтцийг бид нэр сүвэн холбоос гэж нэрлэдэг. Эсийн биологи хичээлдэр бид нар 2 дугаар курстээ үзчихсэн. Тэгвэл энэ сүвэн холбоосоор жижиг молекулт нийтлүүд болон ионууд маань чөлөөтэй нэвтэрдэг байгаа. За, ямар нэгэн цахилгаан дохио дамжихын тулд маш богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай болдог учраас сүвэн холбоосоор дамжин явагддаг байна. За, сүвэн холбоосын хооронд ионууд маань чөлөөтэй нэвтэрснээр мембраны туйлшрал үүсээд маш богино хугацаанд хариу үйлдэл үзүүлдэг байна. За, цахилгаан дохио дамжих замын нэг жишээ нь зураг дээр харагдчих. Өөрөөр хэлэх юм бол тань руу нохоо дайрлаа гэж бодоход маш хурдан хариу үйлдэл үзүүлээд нохооноос цухтаадаг. Тэгвэл энэ хурдан зүрх цохилох, хурдан гүөх гэдэг хариу үйлдэл маань цахилгаан дохио дамжих замын үр дүнд үүсдэг гэсэн үг. Энэ дохио дамжих зам маань 1 секундыг 1000 хуваасантай тэнцүү хугацаанд хариу үйлдэл үзүүлэх чадамжтай байдаг байна. За, дараагийн хэлбэр маань химийн дохио дамжих зам байгаа. Түрүүн хэлсэнчлэн нэг эсээс химийн дохио молекул маань ялгараад дараагийн эсийн гадаргуу дээр байрлах рецептортой гадаргуу юм уу эсийн дотор байрлах рецептортойгоо харилцан үйлчлснээр дохио дамжих замыг хэлдэг байгаа. За, химийн дохио дамжих замд оролцдог дохио молекулуудыг стероид бүтцтэй байх юм бол тухайн эс маань стероид дохио маань гидрофоб шин чанартай байдаг учраас эсийн мембранаар нэвтрээд бөөм юм уу цитоплазмд байрлах рецепторуудтай харилцан үйлчлэх чадамжтай байдаг. Харин усанд дуустдаг дохио молекулууд маань плазма мембранаар чөлөөтэй нэвтэрч чадахгүй учраас мембран дээр буюу эсийн гадаргуу дээр байрлах рецепторуудтай харилцан үйлчилдэг байгаа. Тэгэхээр энэ нь ямар рецептортой холбогдох вэ гэдэг нь тухайн дохио молекулын химийн бүтцээс хамаардаг гэсэн үг. За, эс хооронд мэдээлэл дамжих замыг хэлбэрүүдээс нь хамааруулаад автокрин, паракрин, эндокрин, юкстакрин гэж 4 хуваадаг байна. За, тухайн зурган дээр бас харагдчихэв. Автокрин байдал маань энэ хэсэгт харагдчихэв. Өөрөөр хэлэх юм бол дохио молекулууд маань хинээс ялгараад хинд үйлчилж байгаа вэ гэдгээс хамаарат 4 хэлбэрт хуваагдчихдаг байгаа. За, энэ 4 хэлбэрийг тус бүрд нь бүгдээрээ ярилцъя. За, эхний буюу автокрин дохио дамжих зам. Авто гэхээр өөртөө гэсэн үг тийм. Тэгэхээр эс өөртөө чиглэсэн дохиог дамжуулдаг. Өөрөөр хэлбэл эс өөрөө дохио молекулээ ялгаруулад тухайн дохио молекул нь тухайн эсийнхээ ялгарсан хөвчлөлтөнд нөхцөлтөнд бодисын солилцоог дэмжиж өгдөг гэсэн үг. За, үүний нэг жишээг зураг дээр харуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол эсийн мембраны липидийн задралаар үүсэн архидоны хүчил маань хоёр янз замаар задраад экосаноидуудыг үүсгэж яадаг. За, зураг дээр архидоны хүчил нь задраад простагландиныг үүсгээд простагландинаас тромбоксан үүсээд тромбоксан эсээс дохио молекул болж ялгараад тромбоксан холбогч рецептортойгоо холбогдсон байна.
За ингэснээрээ ялтас эсийг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл ялтас эс маань өөрөө экозоноидыг ялгаруулад тэгээд буцаад ялтас эсийн дэмжилтийг үүсэлтийг дэмжиж өгч байна гэсэн үг байна. За хоёр дахь хэлбэр маань паракрин буюу хэсэг газрын мэдээлэлд амжих байгаа. За хэсэг газрын мэдээлэлд амжих гэдэг нь ойр хавьд байрлах эсүүдтэй тохиог дамжуулдаг гэсэн үг. За зураг дээр тухайн ялгаруулагч эс маань дохио молекулад ялгаруулад өөр хавьд нь ойрхон байрлаж байгаа бай эсүүдэд үйлчилж байгаа. За ингэж эс завсрын шингэнд эс биологи идэвхт бодисоо эс завсрын шингэнд ялгаруулад тухайн орчинд байгаа хэсэг газрын эсэдэд мэдээллийг дамжуулдаг. Ийм дохио молекулыг хэсэг газрын медиатор гэж нэрлэдэг байна. Хэсэг газрын медиаторын жишээ нь бол ацетил холин байж байгаа. За өөрөөр хэлэх юм бол энэ синапсын өмнөх мембранаас жишээ нь асилкоэнзима болон холиноор нэгдээд ацетил холин үүссэн байна. Үүссэн ацетил холин маань цэврүүгээр хүрээлэгдээд за энэ ягаанаар тэмдэглэгдсэн ацетил холин байна. За ингээд мембран хоорондын завсар руу ялгарна. Ингээд мембран хоорондын завсар чөлөөлөгдсөн ацетил холин маань синапсын дараах мембраны дээр байрлах рецептортойгоо холбогдоод холбогдсноороо хариу үйлдэл үзүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ бол булчингийн эсийн агшилт явагдаж байна гэдэг нь дохио молекулыг хүлээж авсан эсийн хариу үйлдэл байна. За хэсэг газрын медиаторын жишээ бол маш олон байж байгаа. За тухайлах юм бол тромбоцитын өсөлтийн хүчин зүйл маань олон төрлийн эсээс ялгардаг уургалаг бүтцтэй медиатор байгаа. Тэгэхээр тухайн медиатор үзүүлж байгаа хариу үйлдэл нь эсийн ялгаран хөгжил пролиферацийг эрчимжүүлдэг байхад гистамин гэдэг хэсэг газрын медиатор маань шигүү мөхлөгдсөөс ялгардаг. Гистидийн амин хүчлэг тогтсон моно амин бүтцтэй хэсэг газрын медиатор байгаа. Тэгвэл энэ хэсэг газрын медиаторт үзүүлж байгаа хариу үйлдэл нь үргэсийн ургал идэвхжих байдаг байна. За 3 дахь зам нь бол эндокрин. Түрүүн паракрин маань бол ойр хавьд тухайн эсийн ойр хавьд байгаа эсүүдэд харилцан үйлчилжсэн бол эндокрин буюу дотоод шүүрлийн гэдэг маань алс зайд хол байрласан эсүүдэд үйлчилдэг гэсэн үг. За үүнийг бол бид нэр даавар гэдгээр маш сайн мэдж байгаа. Тэгвэл эс-эсийн харилцан үйлчлэлтэй буюу эндокрин харилцан үйлчлэлийн дохио молекул нь бол даавар. Харин паракрин харилцан үйлчлэлийн дохио молекул нь хэсэг газрын медиатор байдаг байна. За тэгвэл зураг дээр харагдж байна тухайн булчирхаан буюу дотоод шүүрлийн эсээс даавар маань нийлэгжээд экзоцитозын замаар ялгарна. За ингэж ялгарсан даавар маань цусны урсгалаар дамжаад бай хархитанд руу хүрнэ гэсэн үг. За ингээд бай хархитанд очоод тухайн бай хархитны гадаргуугд дээр байгаа рецептортой харилцан үйлчлээд за ингэснээрээ тухайн эсийн дотоодд бодисын солилцоог юм уу за эсвэл ялгараа хөгжлийг юм уу гэх мэтчлэн идэвхжүүлэх болон саатуулах нөлөөг аль алийг үзүүлэх чадамжтай байж байгаа. За даавар маань өөрөө маш олон өвөрмөц шин чанаруудтай байж байгаа. Тухайлх юм бол тодорхой нэг л эрхтэнд эдгэсэд үйлчлдэг юм өвөрмөц шин чанар сайтай байдаг. Мөн үүссэн газраа биш алс хол зайд явж үйлчлэх чадвартай. Маш бага хэмжээгээр нийлэгддэг боловч биологийн идэвхийн хувьд маш өндөр идэвхтэй. Молекул жин бага хэмжээтэй биологийн өвөрмөц хэлбэр дүрс байдаггүй бөгөөд тогтмол ялгарч идэг шин чанаруудтай байдаг. За дааврыг тухайн эсийн гадаргуугийн ямар рецептортой өөрөөр хэлбэл бай эсийн гадаргуугийн рецептортой холбогдож гин үү эсвэл доторх рецептортой холбогдож хариу үйлдэл үзүүлж гин үү гэдгээр өөр байдаг. Өөрөөр хэлэх юм бол тухайн дааврын бүтцээс хамаардаг гэсэн үг. За дааврын бүтэц ангилал үйлчлэлийн механизмуудыг бид нар биохим физиологийн хичээлүүд дээр үздэг учраас энэ тухай бол энэ лекцийн агуулгад ярихдаггүй. За харин хаана байрладаг рецептортой холбогдох вэ гэдгийг мэдхийн тулд заавал дааврынхаа бүтэц шин чанарыг мэдж явах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас өмнөх хичээлүүдэд бүгдийг сөхөж дэлгэрүүлж бүгдээрээ уншаарай. За тухайлх юм бол уургалаг ба пептид бүтцтэй дааврууд маань түрүүн хэлсэнчлэн эсийн дотор чөлөөтэй нэвтэрч орж чадахгүй учраас эсийн гадаргуу дээр байрлах рецептортой холбогддог. За үүний нэг жишээ нь болохоор жишээ нь амин буюу моноамин хүчлээс тогтсон дааврын жишээ нь норепинефрин байх жишээтэй байна. За тэгвэл
пептид бүцтэй даавар нь окситоцин байдаг байна. Тэгэхээр энэ тохио молекулууд маань эсийн гадаргуугийн рецептортой харилцаа үйлчилдэг бол стероид бүцтэй дааврууд маань эсийн мембраныг нэвтэрч гарч чаддаг учраас эсийн дотор юм уу бөөмийн мембран дээр байрлах рецептортой харилцаа үйлчилдэг. За үүний жишээ одоо стероид дааврын жишээ бол тестостерон, прогестерон байх жишээтэй байх нэ. Тэгэхээр та бүхэн буцаага дааврын хичээлүүдэд сэргээж уншаарай. За түрүүн хэлсэнчлэн даавар маань химийн бүтцээс хамаарат өөр үйлчлэгээ үзүүлнэ. За өнөөдөр бид хэдийн эсийн гадаад тохиод амжих буюу эндокрин тохиод амжилтын зам дээр ярих юм бол адреналин маань жишээ нь тохио молекул гэсэн. Адреналин маань тохио молекул учраас бөөрийн дэд булчирхайн эсээс ялгараад цусаар дамжаад хэрэгцээд эдэстэй очих нь. За ингээ байр хэрэгтэндээ очихоор үзүүлж байгаа хариу үйлдэл маань цусны даралт нэмэгдэх, зүрхний цохилт нэмэгдэх гэдэг маань тухайн хэсгийн үзүүлж байгаа хариу үйлдэл гэсэн үг байна. За тэгвэл инсулин гэдэг даавар маань мөн уургалаг бүтцтэй учраас эсийн гадаргуугийн рецептортой холбогддог. Нойр булчирхайн бета-эсээс ялгараад за глюкозын зохицуулахад оролцож байдаг. Тэгэхээр инсулин маань цусны сахарын хэмжээ ихсгээр ялгараад за тэгээд нүүрс ус болон өөгцний солилцоонд хэрхэн оролцдог талаар биохимиэр үздэг учраас энэ тухай бол яригдахгүй нэ. За дөрөв дахь тохиод амжих зам байна бол юкстакрин байгаа. За юкстакрин гэдэг нь мембраны уургаар мэдээлэлд амжих гэсэн үг. За паракрин ойр хавьд байгаа эстэй байсан. За тэгвэл эндокрин алт цайд байрлал эстэй үйлчилж исэн бол юкстакрин нь мембраны уургаар учраас яг хоёр эс хоорондоо холбогдсон тохиолдолд үүсдэг гэсэн. За энэ нь бол хөвчлэн эмброгенезийн үед энэ хэлбэрийн мэдээд тохиод амжилт явагдаж байдаг байгаа. За зураг дээр харагдаж байна. Тохиод амжуулж байгаа эс маань тохио молекулаа ялгаруулад энэ тохио молекул нь мембран дээр бэхлэгдсэн байна. За энэ бай эсийнхээ гадаргуу дээр бэхлэгдсэн рецептортой шууд холбогдох замаар эс-эсийн хоорондоо тохиод амжиж байна гэсэн үг байгаа. За тэгвэл тухайлбал энэ дараах жишээ гэдүүлээ авч үзье. Ялгаран өгчөж байгаа нейрон байна. За энэ нейроноос дельта их тохио үүсдэг. За энэ дельта тохио нь бидний мэдгээр ноч рецепторыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл зэрэгэлдээ эсүүдийн гадаргуу дээр байгаа ноч рецепторуудтай очиж холбогддог гэсэн үг. За энэ голдонд нөгөө тохиод амжуулж байгаа эс маань харагдаж байна цэнхэр өнгөөр. За энэ улаан нь тохио молекул гэсэн үг. Тэгвэл энэ дельта тохио молекултай ноч рецепторыг агуулсан бусад эсүүд маань рецептораараа ирээд холбогдсон байгаа нь харагдаж байна. За ингээд холбогдсон тохиолдолд мэдрэлийн эс болон ялгараа өгчнө гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл өөртөө холбогдсон эсүүдийг мэдрэлийн эс болон ялгараа өгжүүлэх тохиог дамжуулж байгаа. Энийг юкстакрин гэж нэрлэж байгаамаа. За та бүхэн дараах номнуудыг ашиглан эс-эсийн харилцаг үйлчлэлийн сэдвт мэдлэгээ улам өргөжүүлэн нэмээд уншаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.